Их хоорхон ажил хэрэгчнээс асууя хүмүүсээс тав тэрээр хэрэгтэй байх. Их намтрагад олон мэрэгдээ бол холдчихно. Та эрчимчийн дэжсэд хийжсэн яг тэр таныг тэр сайдын ажил авч явах үед та нарын танаас засгийн газар юм танай явны таны бодож хэрэгжүүлэх юмнууд юу вэ? Яг очиад өөрөө мэддэг хүн салбарын хүн яг очиад ажиллахад бол хийх юм их гарч ирж байгаа үгүй бас тийм ээ. Би бол их азтай сайд. Яг тэгэхээр бас хүн болгон тэр болгон одоо энэ олон нам практикийн нөлөөлөл байдаг юм уу? Улс төрийн шалтгаанаар яг мэрэгжлийнхаа ажил дээр томилогдож чаддаггүй. Би бол одоо дэд сайдын асуудал яригдах үед нь бол за би эрчим хүчний салбартаа дэд сайд хэвлэхийн өөр ямар нэгэн юм хийж чадахгүй. Манайхан бүр намайг одоо юу шиг ангаан даруулаад чи шүлэг мүлэг айг уншдаг чи боловсрал энэ дэдий. Тэгээ би гадаад амраа явцсан шүү дээ. Одоо тэр засгийн газар байгуулагдаад дэд сайдд асуудал. Тэгээ дуудагдаж ярьсан. За тэгээд их сонин тэр чинь нэг тэр чинь бол хоёр намын хоорондох гэрээгээр бол аль нэг намынх нь сайд байх юм бол дэд сайд нөгөө намаасаа байна гэсэн юм ирээдүй байхгүй юу? Тэгээ би ч надад одоо эрхэлж байгаа юм л би бол ирсэн салбараа хийхгүй. Тэгээд бас юу яаж чад одоо ажиглах юм бол зориг сайд чарчсан юм. Би бас арчсан юм. Ингэж мэрэгжлийн юм дээр очино гэж ойлгоцсон. Тэгээд яг тэр очиод л би хийсэн юм бол одоо яг нэлээд биелдэ. Тэрийг тодруулж ярил. Тэгээд одоо өөрийгөө магтаж байгаа юм шиг хэмээгээд байгаа. Ямар ч зүйл хоёрхан юм байдгийг. Дэд сайд бол төсөл хөтөлбөрүүдэд хариуцдаг юм. За тэгдэг баг. Тийм. Дэд сайд төсөл хөтөлбөрүүдэд засгийн газрын хуулиар. Энэ хооронд бол одоо 3 том бүтээн байгуулалт хийгдсэн. Амгалангийн дулааны станцыг хүмүүх мэдж байгаа. 123 мегаваттын өргөтгөл гээд. Одоо тестэрүүдээр энэ бол одоо асар том бүтээн байгуулалт. За дээр нь мэд тест 3 дээр 50 мегаваттын өргөтгөл. 123 мегаваттын өргөтгөлч одоо дархан эрдэнэтийн цахилгаан станцуудыг нийлүүлсэн шиг тийм том хүчин чадал нөөц хүчин чадал Монгол улсын эрчим хүчний салбарт бий болж байгаа шүү дээ. Амгалангийн дулааны станц нь болохоор бол стратегийн том ач холбогдолтой. Тэнд байгаа одоо хотын зүүн хэсэг рүү бид нар чинь баруун талтай станцууд нь байдаг. Дулааны станцууд нь зүүн хэсэг рүү одоо 20 км газар дулааныг тээвэрлэдэг. Дулаан тээвэрлэнэ гэдэг нь асар их өргөө зардал. Аль болохоор одоо тэр местэн дээр нь байгуулах юм шаардлагатай. Тэр бол ингээд байгуулагдаад явсан. Одоо тэгэхээр эндээс тэр 20 км дулаан тээвэрлэх шаардлагагүй. Төвийн орон болон баруун орон ингээд ингэж. За горны хувьд нэг юм хийсэн. Тэрний үгээр яг мэрэгжлийн өвний хувьд зуны энэ бага ачаалал дулааны ачаал зогссон үед нь болохоор бол манай станцуудын бүтээгдэхүүний өөр өөртг нь их харьцангуй шүү дээ. Эрдэнэт их 172 төгрөгөөр 1 кВт- цаг эрчим хүчийг гаргадаг байхад 4-р цахилгаан станц тухайн үед бол 46 төгрөгөөр гаргадаг. Тэгээ очиод бол би тэр гормын зохицуулт гэж юм хийсэн. Тэр одоо өндөр өртөгтэй станцуудын ачааллыг одоо төлөвлөгөө өгдөн шүү дээ. Дэд сайд батлаад тэр гормыг дарж өгөөд энэ юугаа 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станц дээр ачаалаа нэмээд өгсөн. Энэний зөрүүнээс бол асар их үр ашиг гарсан. Тэгээ энэ салбар маань бол энэ жил ашигтай ажилласан шүү дээ. Ер нь бол нийт одоо намайг ажиллаа өгөөд гарахад бол энэ гормын зөрүүнээс шүү дээ. Импорт эрчим хүчний хэмнэлт гормын зөрүү гэдэг энэ хоёр юмнаас 8 тэрбум төгрөгийн ашиг одоо өргөө зардлаа хэмнэсэн ашиг гарч ирсэн. Оны эцсийн гүйцэтгэлээр энэ жил анх удаага эрчим хүчний салбар одоо ашигтай ажилласан. Ийм л